Энэ жил бол нийтдээ 160 нийтдээ эрүүл мэнд цагдаагийн албаагчдын 160 одоо төгрөг төхөөрөмжөөр хангаж байгаа. Нэгдүгээрт туулах чадвар сайтай жип, хоёрдугаарт эрүүл мэндийн төргөн тусламжийн үйлчилгээ. За гуравдугаарт бол туулах чадвар бүхий мөн одоо эргүүлийн одоо цагдаагийн албаа. За өнөөдрийн бидний гардуулж өгч байгаа зүйл бол 74-р гал унтраах ангид нэгдүгээрт бид нэр гал унтраах бүс маань өөрөө гэр хороолол, за дээр нь цуслангийн бүс байдаг учраас туулах чадвар бүхий энэ одоо техникийг өгч байгаа. Хоёрдугаарт аврах ангид бол аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж, за мөн туулах чадвар бүхий тээврийн хэрэгслийг өгч. За мөн ялгаагүй дуудлаганд явдаг 105-ын маань буюу шууд одоо цагдаа, эрүүл мэндийн байгууллага, за аврах ажиллагааны багийг явдаг энэ баг өрөлтгөөний бүхэлд нь ингэж тоноглогдсон. Өмнө нь та бүхэн санаж байгаа том аврын одоо техник хэрэгслүүдийг өгсөн. Мөн одоо уулын бүсэд бид нар маш ихээр одоо хавар намрын хуурайшилтын одоо үед бол ялангуяа энэ өнжмөл үс дээр нь одоо хуурайшилтын үеийн ойн хээрийн түүмэр маш их байдаг. Яг энэ албаагчдын маань одоо юу гэдэг нь зөвхөн нуруундаа үрээд гардаг энэ одоо хүнд хүчээр ажлыг бас хөнгөвчлөх үүднээс бол 4 дугуйт мотоцикл, за тэрийн тоноглогдсон одоо ус тээвэрлэхийн боломжийг хангасан зөвхөн нэг одоо албаагчийн ажлыг 10 хүртэл одоо дахин нуглах ийм одоо маневрлах, хурдтай энэ одоо аврах ажиллагааг зохион байгуулах, гал төмөр унтраах энэ одоо боломжийг хангасан хөрөнгө оруулалт болж байна. Тийм учраас бас ард иргэдийнхаа өмнөөс, нийслэлчүүдийнхээ өмнөөс бас энэ бидний амь нас эрүүл мэндийг хамгаалдаг аврам хамгаалагч онцгой албаныхаа нийт бас ажилчдын цаашдын ажилд бас амжилт хүсэж мөн одоо иргэдийнхаа энэ өмнө хүлээсэн тангараа бас биелүүлэх нөхцөлийг бол нийслэлийн удирдлагын зүгээс бол зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбоотойгоор бас энэ техник хангалтуудыг хийгдэж байгаа. Өнөөдөр ингээд бас сүүлчийнхэн техник хэрэгсэл ингээд хангагдаж байна. Тэгээд дүүргийн хэмжээнд бол бэлэн байдал, за техник хэрэгслийн хангалт бол нэлээд одоо өндөр хэмжээнд хангаж байна гэж ингэж ойлгож байна. Машинта болсноор хямд авах гэж байна. Тэгээд авчихсан шүү дээ. Би бас нийслэлийн хэвлэлээс явж байгаа.